За арчилсан намын ялагдлын шалтгааныг янз янзаар тайлбарлаж байгаа. Таны одоо Facebook дээр болон Twitter дээр жиргсэн жиргээ байгаа. Баяр цогцтой холбоотой. Одоо дансандаа сая доллараар марттлаа боёчсон баяр цогцоос болж манай нам ялагдсан. Тэгээд түүнийг дэвшүүлэхгүй байх, ирэхгүй байсан уучлалгүй гэж та бичсэн тийм үү? Тий, хэрвээ надад ирэх нь байсан бол би баяр цогцыг дэвшүүлэхгүй байсан. Яагаад танд ирэх нь вэ? Тэгэхээр хүмүүс надад ирэх нь байдаг гэж ойлгоод байгаа. 76 хүний нэрийг бичээд сонгуулийн ерөнхий орон руу явуулдаг ирэх бол надад биш тэр үндэсний зөвлөлт хороо гэдэг байгууллагад байгаа. Тэгээд сонгуулийн нэр дэвшилтийг шийддэг 12 цагт энэ цаг хаагдах гэдэг нь шүү дээ. Ерөнхийлөгч элбүүд орж ирсэн баяр цогттой болио гэж хэлсэн. Офшорын талаар нэг 7 хоногийн өмнө. Би ч гэсэн баяр цогтой яриа тохирцсон чи бойл гэсэн тгий гэсэн байхгүй юу? Өөрөө юу? Өөрөө. За. Тэгээд сэлэнг явж ирснээр болчдөг байхгүй юу? Тэгээд яг үзээ хийгээр 76 үнэ ингээд хайрцаглаад гарах гэжсэн. Чи намайг дэвшүүлэхгүй болвол чиний үзээхийг эрцгүй болгоод арчилсан нам ерөөсөө сонгуульд орохгүй шүү гэж айлгаад манай үзээхээ дотор ч нөгөө баяр цогтын парагц байна шүү дээ. Тэд нар гараа явчих юм бол арчилсан нам ерөөсөө нэр дэвшүүлэхгүй аюул байсан учраас би 76 үнэ дэвшүүлэхийн тулд баяр цогтыг дэвшүүлэхээс өөр аргагүй. Яагаад баяр цогтыг дэвшүүлэхгүй вэ гэдэг яриа гарсан гэхээр офшорчдын тоогоороо бол Монгол ардын нам хамгийн илүү. Тэнд 5 илүү 10 байсан. Манад ганцхан баяр цогт байсан. Тэгэхээр бид нар баяр цогттойгоо тохироод чи болчихоо гэсэн тгий гэсэн. Уг нь баяр цогт төр хэлсэн үгэндээ явуулсан бол болох байсан. Тэгэхээр офшороос болж хэрвээ танаа нам ялагдсан. Офшор бол нэг л юм. Twitter дээр бас ийм гараад илээ. Ганц баяр цогтоос болж ялгадаг үнэ. Тэгвэл бид нар баяр цогтыг дэвшүүлээгүй 10 офшорчнод дэвшүүлсэн ардын намыг сонгуулийнхаа сурчлагын нэлээд чухал элемент болгохоор бүх юма бэлтгэсэн байсан байхгүй юу? Тэгэхээр тэрийг гаргаж чадхаа болчих. Тана баяр цогч ялгааг бол офшортой штэ. Сая доллар мартаа үзтэй гэж. Тэгээ ер нь бол иймэрхүү юм өөрөө нэг өдөр болоогүй 4 жил үргэлжилсэн л дээ. Анх 2000 онд гарахдаа ард түмэнтэйгээ 5 толгоогоо сайхан хувьцаа тараагаад ногд ашиг машиг тараана гэчээд явцын дунд шимхад өгөн МСС дүнгөө өгнө гэж яриад байгаа намд одоо ард түмэн яаж саналаа өгөх вэ?